Хууль шүүхийн салбарт экспресс үйлчилж албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэж чадахгүй байна гэж мэргэжлийнхэн болон олон нийт үзэж байгаамаа. Учир нь хуульчийн дэд сайдын хийсэн эргийнхээ төлөө хариуцлага хүлээж байхад нэг салбарт ажиллаж яг адилхан хууль зөрчсөн хууль зүйн сайд болон ерөнхий сайд нь ямар ч хариуцлага хүлээхгүй байна гэж тэд үзэж байгаа юм байна. Хамгийн сүүлийн нэгэн жишээ дуртахад хууль зүйн дэд сайд Эрдэнэ Жамян ерөнхийдөө ч асан их баярын хэрэгтэй холбоотой асуудлаар олон улсын Интерпол руу захаа бичснээр албан тушаалын эрх мэдлээ ургуулan ашиглаж, эрийн хаах ажиллагаан санаатаар саад учруулсан хүндлэлээр 3 шатны шүүхээр буруудаж 2 жил улс төрийн алба хашихгүй байх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 63 дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээний таргуул зөвшөөр болсон байдаг. За мэдээж энэ бол улс төрийн эрх мэдлэлтэнд хууль зөрчснийхэн төлөө хариуцлага хүлээл гэж байгаа сайшаалтай хэрэг. За гэвч яг үүнтэй ижил эрх мэдлээрээ далаалган мөрдөн байцаагчийн үгийг үл тоон 20 ангид байгаа зөвлөгтэйгөө уулзсан ерөнхий сайд хууль зүйн сайд нарт огт хариуцлага хүлээлгэсэнгүй. За тэднийг тухайн үед буруутгасан ч ямар ч хуулийн хариуцлага байхгүй байгаа нь энэ хууль зүйн салбар өөрөө иргэдийнхээ өмнө эрхтэг шүүлжлэх зарчмаа нятааж байна гэж тэд үзэж байна. Тэгэхээр ингээд л одоо зөвхөн хоригсных нь маргааш нөгөөдөр ингээд маш шуурхай мэдгэл гаргаад ажилтаа тэмцэх газартаа хатуу тэмцэнэ гэж мэдгэл хийгээл ерөнхий сайд маань тийм ээ. Тэгээд одоо хууль зүйн сайд нь очиад тэр одоо их бүхий ажилтан одоо уулзах зөвшөөрөхгүй байсаар одоо их мэдлээ ашиглаж уулзж байгаа нь өөрөө яг энэ Эрдэнэ Жамягийн үйлчлэн юм зэрэгтэй адилхан нэг л үйлдэл байгаа байхгүй. Тэгэхээр энийг бол хуулийн байгууллага шалгах ёстой. Тэгэхээр өнөөдөр хинийхэн шалгаад хинийхэн шалгахгүй гэдгээс хамаарал нөгөө энэ нөгөө хууль хяналтын байгууллага маань хин нэгний нөлөөнд автсан хин нэгний хараад болсон гэдгийг л тодорхойлж илэрхийлж. За энэ хоёр хэрэг бол хоёулаа л эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хууль шүүхийн үйл ажиллагаанд саад учруулсан адил хэрэгүүд. За тиймээс ижил хариуцлага хүлээх ёстой гэдэг дээр иргэдч санал нэгтэй байгаа юм аа. Хууль гэдэг бол хууль болсон байна шүү дээ. Бол тэр хууль зөрчсөн тэр хууль зүйн яамны сайд ерөнхий сайд хоёр яриан байхгүй хууль зөрчсөн шүү. Хариуцлага тодор тооцох. Тэр одоо ингээд өнгөрсөн. Тэрнээс хойш гिचэн удацлаа шүү. Гарын би бол эцэлхэн байх хэрэгтэй гэж үзэж шүү. Хариуцлага гэдэг бол хариуцлага байх. Яг адилхан хариуцлагыг тогтоогддог бол тийм юм гарахгүй шүү. Гэхдээ энэ дээр миний зүгээр иргэний хувьд дүгнэлт хийхэд хууль зүйн сайдаа дагуулад ерөнхий сайд тэр нэг үгэн шийдвэр газар руу очсон буруу шүү дээ. Буруу. Тэр хуулийнхын хуулиар шийдэх шүү. Арга хэмжээ авах шүү. Тэгшүүлэх шүү. Би зүгээр хамгийн сүүлийн жишээ авахад өчигдөрхөн би телевизрүүдээ сууж идэл манай Тэмүүжин сайд маань хурандаа нарын халагчсан тийм ажлаас чөлөөсөн тухай асуудалтай тайлбар хэлж байгаа. Хууль сахиулна гэдэг чинь хууль зөрчих нэр биш штэ гэдэг ингээд хаалга хааж байгаа харагдаж байгаа байхгүй. Тэгэхээр би өнөөдөр юу гэж хэлмээр байна гэхээр хууль зүйн салбарын шинжилэл, хууль зүйн салбарыг удирдна гэдэг чинь хууль зөрчих нэр биш штэ гэдгийг би бас хэлмээр байна. Тэгэхээр энэ хууль зүйн салбарын шинжилгээг хийх гэж байгаа юм бол тийм ээ. Энэ шинжилгээний гих тодтолтой засгийн газар үнэхээр шудраг усыг энэ албан тушаалтнууд тийм ээ хариуцлагатай нийгмийг бий болгох гэж байгаа юм бол энэ хариуцлагыг өөрсдөө хууль дээдлэх зарчмыг өөрсдөө тийм ээ одоо ягштал одоо баримталж одоо нийгмийг манлайлах хэрэгтэй гэж би үзэж байгаа. За мэдээж энэ бол ганцхан жишээ. Яг үүн шиг эрх мэдлтнүүд хариуцлагаас мултарсан хэдэн 10 жишээг дурдж болно. За иргэд олон нийт салбарын ч энэ байдлаа хүлээн зөвшөөрдөгч харамсалтай нь өнөөдөр хууль иргэдийнхээ өмнө тэгшүүлж чадахгүй байгааг л энэ жишээгээр харуулахыг хүсэх юм аа.